Hi guys, хоб болонгийнхаа цоо шихэн дугаарт тавтай морил. За юу яцхан манайхаа ингээд та бүхэндээ амлсан ёсороо Internet Oddities гэх тэрхүү YouTube channel дээр тавигдсан байгаа Hailey Bieber-ийн тухай 2 дахь бичлэг буюу Hailey Bieber хэрхэн одоо Sabrina Carpenter-д одоо ойрын үед obsessed болж эхэлсэн бэ гэдэг тэр бичлэгийг нь хамтдаа үзээд одоо reaction хийх гэж байна. Тэгээ би амлсан ёсороо ерөөсө тэр бичлэгийг урьдчилж ганцаараа үзээгүй байгаа. Яг та нартайгаа ингээ хамтдаа суужгаад үзээд reaction хийгээд дундуур нь зогсоогоод ярих юм яриад явъя гэж бодлоо. Окей. За ингээ хэдүүлээ шууд энэ хүү бичлэг рүүгээ орцгоё. Энэ хүү бичлэг нь 3 сарын өмнө тавигдсан байгаа хгүй юу? 3 сарын өмнө буюу 2024 оны 12 сард тавигджээ. За тэгээд өмнөх бичлэгэнтэй нэг Selena Gomez болон Justin Bieber хоёрт хэрхэн 10 жил ингээд obsessed байсан бэ гэх тэр бичлэг нь болохоор манайхаа 6 сарын өмнө тавигдсан байсан шүү дээ. Тэгэхээр одоо яг 3 сарын дараа энэ хүү бичлэг нь тавигдсан гэсэн үг. Тэгээ яг одоогийн байдлаар болохоор энэ хүү бичлэг нь 1,458 мянган үзэлттэй явж байгаа юм байна. Окей. За тэгээ хэдүүлээ шууд бичлэг рүүгээ орцгоё. За манай үзэгчдээс надтай адилхан Squid Game-д амар дуртай obsessed болсон хүмүүс зөндөө байгаа гэж найдаж байна. Тэгээ би өнөөдөр та бүхэндээ хамтарч ажиллаж байгаа байгууллагаа танилцуулахдаа маш их excited болж байна. Ягаад гэвэл энэ Squid Game-тэй холбоотой учраас би өөрөө Squid Game-ийн маш том улаан ногоон цэнхэр шар фэн нь учраас. За бид бүгдийн сайн мэдэх бидний хайртай Netflix-ийн цуврал болох Squid Game болон Солонгосын гой сахны брэнд Wake Make хоёрын хамтарсан бүтээлийг та бүхэндээ өнөөдөр танилцуулах гэж байна. Солонгосын Wake Make брэнд нь Squid Game цувралтай хамтраад тусгай цуглуулга гаргасан байна. Энэхүү онцгой бүтээгдэхүүнүүд нь Squid Game цувралын алдартай дөрвүүд элементүүдийг сав баглаа бодолтой шингээж өгсөн бөгөөд цуглуулагчдын анхаарлыг татгууз маш гайхалтай дизайнтай байгаа. За тэгэд энэхүү цуглуулга нь 2024 оны 12 сарын сүүлээр Olive Young дэлгүүрүүдэд Amazon-д тэгээд дэлхийн 9 орны жижиглэн худалдааны сугуудаар худалдаанд гарсан байгаа. Харин одоо энэхүү цуглуулга нь Монголд K-Glow дэлгүүрт албан ёсоор худалдаанд гарсан байна. За тэгээд хэрэв та бүхэн маань Squid Game цувралын улаан ногоон фэн бол тэгээд мейкапын дуртай бол эсвэл иймэрхүү онцгой тусгай гарч байгаа бүтээгдэхүүнүүдийг цуглуулах дуртай бол заавалчгүй сонирхоод үзээрэй. K-Glow дэлгүүрийн байршил нь улсын их дэлгүүрийн нэг давхарт байрлаж байгаа шүү. For years, Hailey Bieber's every move seemed to echo her husband's ex-girlfriend, Selena Gomez. From her fashion choices to her poses, fans couldn't help but draw parallels that felt too precise to be coincidence. But now, a new chapter in this mysterious saga is unfolding. With divorce rumors swirling around Hollywood and Justin's attention seemingly drifting to someone new, Hailey appears to be falling back on familiar tactics to keep him interested. Yet, much like Justin, it seems she's finally letting go of Selena and turning her focus on Sabrina. Following Justin Bieber's return to Instagram, he immediately started following rising pop star Sabrina Carpenter. This wouldn't normally be newsworthy, but with divorce rumors swirling around his and Hailey's relationship, some people interpreted Justin's shifting gaze as evidence of him being checked out of the marriage. For example, while Justin failed to post anything related to Hailey's birthday, he was spotted liking several of Sabrina's photos on Instagram. And after fans started to pay closer attention to both Hailey and Sabrina's profiles, it seemed as if Hailey's old habits were resurfacing. For years, Hailey tried her best to mold herself into Justin's ex-girlfriend, Selena Gomez, by wearing the same outfits, saying the same things, and even getting the same tattoos in the same exact locations. However, with Justin finding a new muse, Hailey found a new template. It seems like the era of dressing like Selena is over, and the days of dressing like Sabrina have just begun. The first instance of this mirroring happened less than 4 hours after Justin followed Sabrina on Instagram. За одоогоос харжандаа хэдүүлээ хэрхэн одоо Justin Bieber, Sabrina Carpenter-ыг
Instagram дээр дагаж эхлээд тэгээд хэдийгээр өөрийнхөө их нэртэй ингээ Hailey Bieber-т зориулаад ингээ төрсөн өдөрт нь зориулсан пост энэ төр хийдэггүй мөртлөө одоо Sabrina Carpenter яг дээр болохоор ингээ айгүйх лайк майк дарж байгаа нь ингээ харагдсан байж тээ тий. За тэгээд нэрээ өнгөрсөн бичлэг дээр би нэг тэр нэг Selena Gomez Justin Bieber хоёрт хэрхэн одоо obsessed болчихсон байсан бэ гэх тий. Тэр бичлэгнэр reaction хийгээд би эцэст нь төгсгөлт ингээ хэлжсэн шүү дээ. Одоо ингээ энэ бас YouTube channel Sabrina Carpenter тэрхэн одоо Hailey Bieber донтцсон бэ гэдэг тухай бичлэг хийсэн байлээ. Тэгээ би тэрэн дээр нь reaction video хийнэ гэд хэлсэн чинь айгүйх олон хүмүүс бас нэлээд олон хүмүүс тэрхүү YouTube одоо миний бичлэгийн доор иймэрхүү зүйлийг биччихсэн байсан. За Hailey Bieber одоо явж хинж танихгүй Sabrina Carpenter-ыг дуурайна гэж юу гэдэг юм бэ? За болилтоо өндөр гэсэн нэг тиймэрхүү юмнууд байсан. Одоо Sabrina Carpenter жоохон дарамжилсан маягтай тиймэрхүү комментод агай харагдчихсан. Тэгээд мэдгүй Монголд хүмүүс нэг тийм амар Sabrina Carpenter-ыг мэддэг юм уу? Sabrina Carpenter ч манайхаа амар алдартай штэ. Тэгэд бүр жоохноосоо алдартай байсан. Одоо нэг Америкчууд чинь Disney одууд тэ жоохон байхасаа Disney тоглож эхэлсэн одууд болон Nickelodeon гэдэг тэ бас яг Disney-тэй адилхан тэ жоохноосоо ингэж жүжигчин байдаг тийм хүмүүстэй бүр өгдөг байхгүй. Ягаад гэвэл та нар бодоод үзэлтэй тэ тэд нар ч одоо бүр жоохноосоо ингэж олны өмнө байгаа штэ тэ олны одоо нүдний өмнө ингээ баахан дуртай кинонууд нь тоглоод дуртай цувралууд нь тоглоод тэ тэнгүүд ингээ бараг л одоо жоохон хүүхдүүд хэр үздэг байсан бол тэ Disney-г жоохон байхдаа одоо 7-8 даа үздэг хүүхдүүд байсан бол яг л адилхан зургтан дээр гарч байгаа одууд нь 7-8 таа байгаа шүү дээ. Тэнгүүд үзэгчд нь өсөөд явангууд тэ том болонгууд тэр Disney одууд нь ч гэсэндээ хамтдаа өсөө явж байгаа болохоор нэг бодлоо нэг хамтдаа өсөж байгаа юм шиг тэ хамтдаа айгүй олон жил тэр хүнийг мэдж байгаа юм шиг тийм одоо зүйлийг холбдог учраас тийм зүйл байдаг учраас ингээд Америкчууд бол үнэхээр Disney Star-уудтай амар ride or die байдаг хгүй үнэхээр ингээ өгдөг. За тэгээ тийм учраас одоо энэ хин чин Sabrina Carpenter чин Disney Star байсан child star. Тэгээд жоохноосоо ингээ жүжиглж эхэлсэн. Тэгээд яг сүүлийн жилүүдэд одоо жүжигчин гэдгээсээ илүүтэйгээр Disney Star тэ жүжигчин гэдгээсээ илүүтэйгээр ингээд жоохон change хийгээд pop star болж эхэлж байгаа. Тэгээд тэр одоо music industry-нд ч гэх юм одоо яг тэр pop industry-нд орж ирж байгаа гэдгээр арай жоохон new star тэ арай жоохон шинэ уран бүтээлч гэж явагдаж байгаа боловч олон нийтийн нүдний өмнө маш олон жил байсан тийм олон түмний хайрыг хүндэтгэлийг хүлээсэн тийм одоо хүн байгаа хгүй. Тэгээд би ойлгохгүй байгаа хгүй. Хүмүүс нэлээд их хүмүүстэйг бичсэн байгаа болохоор нь Монголд хүмүүс Sabrina Carpenter-ыг мэддэггүй юм бах та гэж бодоход хүргэсэн. Тэгээд нэлээд алдартай хүн шүү. Айгүй олон жил тэг бүр жоохон байхаасаа ингээд алдартай байсан хүн шүү гэдгийг бол хэлчихье. Өнөр тэгээд бас ойрын үед те одоо гаргаж байгаа бүх альбомнууд нь бүх одоо юунууд нь дуунууд нь айгүй амар хит болоод аа. Тэгээд одоо бүр ингээд яг Taylor Swift-ийг одоо дэлхийгээр аялан тоглолт хийжтэй тэнгууд бүр бүх одоо тийм стадион нь ингээд тэр чигтээ fill out хийдэг гэж байгаа хгүй одоо ямар ч суудлал үлдэхгүйгээр ингээд зарагддаг. Тэгээ одоо ойрын үед зарим дуучдын юун зарагдахгүй байгаа штэ билетэн зарагдахгүй одоо би танарт ярьжсэн тэгээ Jennifer Lopez-ийн World Tour хийн гэлтгсэн чинь тэр нь зарагдааг өөр хин блэ Katy Perry-гийнх нэр одоо ойрын үеэрс зарагдахгүй байгаа гэл тэгжсэн. Тиймэрхүү тэг зарагдахгүй стадионод дүүргэж чадахгүй зөндөө олон дуучтай штэ тэгж яагаад энэ Sabrina Carpenter болохоор те бүх одоо турнууд нь амар зарагдаж байгаа гэж тэгжсэн. Тэгэхээр бол үнэхээр rising star мөн байгаа хгүй. When Hailey posted a story of herself using a filter that turned her eyes the same bluish-green color as Sabrina's. But it wouldn't just stop there. Just like with Selena, Hailey began posting photos to Instagram wearing the same outfits and striking the same poses, sometimes within just 24 hours of Sabrina. She would even start keeping tabs on Sabrina publicly, following her and Justin around at Coachella to make sure nothing happens between them, like she used to do with Selena. And she тэр энэ хоёр хамтдаа Coachella дээр явжсэн бах та. Sabrina, Justin хоёр. Гэтэ нэг тийм яг хамтдаа гэж бол харагдахгүй байна те. Justin бол зүгээр уртталт нь л алхаж ирнэ л да. Тэгээд Sabrina нэг артталт нь алхаж ах шиг байна. Тэгэд зарим хавцнууд нь бол үнэхээр адилхан байлаа те. Ялангуяа тэр нэг өвөл юм шиг гадаа ахуулчихсан байгаа тэр нэг шүүб өмсчихсэн тэгсэн мөртлөө дотоороо нэг тийм бикини шиг юм өмсчихсэн те. Тэр зураг нь бол нэлийн адилхан юм байна.
Тэгээ бусдууд нь бол яг хөө тэгээд coincidence байж магадгүй тийм зургууд байгаа байхгүй. Гэтэ энэ одоо narrate хийж байгаа хүний ярьж байгаагаар бол тэр зургууд нь одоо тэгэж төстэй байгаа зургууд нь дөнгөж 24 цагийн дараа ингээд одоо Sabrina-г тавингууд тийм зураг тавингууд Hailey яг 24 цагийн дотор тийм зургууд тавьдаг гэж байгаа нь бас хэдийгээр coincidence байж болох ч гэлээ тэр цагныхын хугацаан дээр бол дэндүү богинохын хугацаанд ингээд адилхан постнууд тавигдж байна гэдгийг хэлэх гээд байгаа юм шиг байна. He even attended the short and sweet tour with Kendall Jenner, someone who infamously played an important role in Hailey and Justin's relationship by allegedly going to great lengths to push Selena out of the picture so Hailey could have Justin to herself. After examples of Hailey's copying went viral the first time, one might assume she would hit the brakes, at least until the dust settled. However, it seems as if Hailey can't help herself, as more and more examples of her mirroring have come to light, even routinely leaving the paparazzi confused about which celebrity she is, as her entire style is molded by whoever she feels threatened by that month. Gigi, who's your new boyfriend after Joe Jonas? Bella? Oh my god. Тэр нэрээ амар ингээд бас нэлийн дээр үе бичлэгтэй нэг папарацци хүмүүс Hailey Gigi-тэй андуураад яг гараа авч явахтантай ингээд Gigi чи нэг найз залуугаа яасан ч гэлээ нэг Gigi-гээс яг Gigi гэж бүр нэрийг нь дуудаад тэгсэн чинь ингээд Hailey I am not Gigi гэдэг би Gigi биш штэ гэд тэгсэн чинь хамгийн сүүлд тэр нэг папарацциг нүнтэй Bella тэгвэл Bella юм уу гэд асууж ин Picture please. Gigi, can we get a picture please? Хоёр дахь удаага тэгж болж исэн юм биш. Би тэрийг мэдээгүй. Тэр хамгийн ихнийх нь бичлэгийг л тэгж папарац андуураа Gigi гэж ааг нь мэднэ. Хоёр дахь удаага тэгж бас андуур гэсэн гэдэг нь мэдээгүй мэн. Hey, Kendall. Bella. You look amazing. It's not Bella. But why does Hailey continue to imitate other women? And why are some fans accusing her of hiring a Justin Bieber lookalike to act as his body double during pap walks? For years, fans have debated whether Justin even truly likes Hailey, with some suggesting that Hailey has almost trapped him. After all, she did spend years executing what appears to be a carefully crafted plan to become his wife. And from the outside, it does seem like Hailey is more invested in him than he is in her. If you weren't so hot, I would have got rid of you a long time ago. It sucks that the tour was You just answered what she was asking me. Huh? Babe, I can't, don't touch me right now. What up, Jay? What's up, Justin? Good morning, Justin. I just was saying that you were taking all the necessary... Listen to me, woman. Let's run through some of the evidence. Despite failing to post or comment anything on Hailey's birthday, Justin certainly didn't forget Madison Beers, as he was caught wishing her a happy birthday in her comment section. Justin also didn't make any mention of Hailey on Valentine's Day, deciding instead to post a photo of himself with Flavor Flav. And he was also caught liking a photo of Rihanna wearing lingerie while Hailey was still pregnant with their son. Something bizarre about their relationship is that when he is posting about Hailey, it's a meme making fun of her teeth, leading some to wonder what resentment has been harbored behind this. What the fuck? Юу гэнэ би ясныг харж байгаагүй мэн. 2017 онд хийсэн пост юм байна л да. Justin-ы Don't know why this made me laugh. Okay. Энэ Hailey харуулах гэдэг юм уу? Ойлгохгүй байна. Нэг тийм шүдний зураг тавьсан байна те. Тэнгүүтээ зүгээр л don't know why this made me laugh гэж хэлсэн байгаа байхгүй юу? Ягаад намайг энэ пост ягаад намайг одоо ингэж нийлгээд байгааг ойлгохгүй байна. Тэгээ энэ түргээд байгааг ойлгохгүй байна гэсэн тийм юм тавьсан байна. Гэтэ ерөөсөө Hailey энтриг меншн хийгээгүй байхгүй те. Хүмүүс ягаад энийг Hailey-гийн тухай гэж бодсон юм бол? Scenes. Another example of this potential resentment comes from a quickly deleted Instagram story by Hailey where Justin seemingly screams at her after she beat him in a basketball arcade game. My score? Husband's score. Baby, I wasn't trying! However, maybe the most telling moment of their relationship is a viral clip of Justin running away from Hailey before jumping on a skateboard, leaving Hailey chasing and falling after him. Go, Hailey, don't fall! Don't fall! Oh my god!
This is where we go off the deep end and take everything with a grain of salt. But due to the speculated trouble in their marriage and Justin's aversion to cameras, some fans allege that Hailey has started hiring a Justin Bieber lookalike so she can be photographed by paparazzi with Justin. The theory first started to spread after Hailey made the cover of W magazine and took part in a lengthy interview focusing on her pregnancy. Энийг тэр тухай ярьж байна. Энэ шинээр одоо нэг шинээрч гарч ирээг бол те ер нь ингээд ойрын үед яригадаад байгаа те. Тим мэдээлэл ингээ хүмүүс заримдаа ингээд энэ хоёрыг гадуур явж байгаа нэг тиймэрхүү папарацци зураг мурагнууд ч юм уу те тиймнүүд харагдангууд яг ойртуулаад ингээ харангууд Justin биш байна гэдэг аахгүй ингээд Justinтэй адилхан харагдаж байгаа тийм хүнийг Hailey дагуулаа явж идэг. Тэгээ Justinтэй явж байгаа юм шиг харагдуулах гад тэ харагдах гад яг үнэндээ бол ингээд харангууд яг Justin биш байдаг юм аа гэд хүмүүс тийм юмыг аяох ярьж эхлэв. Тэгээд тэр тухай ярьж байна. Accompanying this interview was a maternity photo shoot that Justin is mysteriously absent from. However, there is a man alongside Hailey in these photos who looks a lot like Justin, just without the tattoos. This photo shoot with the bizarre Justin stand-in is what had fans keeping their eye on Justin's future appearances with her, keeping him under the microscope to try and find evidence of Hailey using a Justin Bieber lookalike to keep up with appearances. The holy grail for these fans who allege Hailey has used a body double in the past come from a paparazzi encounter with Backgrid, where Hailey and Justin can be seen exiting a steakhouse in New York City. Let's take a moment to hear their argument. First of all, this encounter comes from Backgrid, and while it's pretty common, Backgrid is a for-hire paparazzi service, meaning if Hailey wanted to be photographed with Justin, this was an easy way to make sure photographers would be at the right place at the right. Тийм Backgrid гэдэг тийм одоо paparazzi service байдаг байхгүй. Гэхдээ Backgrid ч юм болохоор одоо нэг тийм paparazzi байдаг штэ өөрснөө ингээд insider source-аас мэдээлэл авчаад тэр одоо одуудыг дагаа явж идэг тий. Одоо жишээ нь 2000 онд Britney-г яаж дагаж явдаг бол одоо paparazzi-ууд ингээд хаа байгаа газрыг нь олж мэдчихэл дагаа явдаг гэсэн штэ тий. Тийм төрлийн одоо paparazzi биш. Энэ Backgrid гэдэг чинь болохоор for hire буюу өөрснөө одоо одууд paparazzi дуулмаар байгаа хүмүүс ингээд тэр paparazzi хүмүүсийг өөрснөө хөлсөлж авдаг гэсэн үг. Өөрснөө ингээд мэдээлэл өгөөд би одоо энд явж гин ингээд тэдэн цагт байна шүү, тэр ресторан дээр байна шүү. Тэгэх юм бол одоо хурж ирээд миний зургийг аваарай гэдэг те. Тийм одоо service paparazzi ахгүй. Тэгээд тэрийг ярьж ин. Тэгэд хүмүүс айгүйх тэгж яриаддаг байхгүй. Hailey-г одоо Backgrid-ыг айгүйх ашигладаг. Тэгээд Backgrid-ыг айгүйх дандаа дуудаж одоо тэгж зураг мурга папараццуудаа ахуулдаг. Яагаад хүмүүс энийг яриад аваа гэхээр та нар ингээ харж байгаа бол одоо чинь Justin Bieber те ингээл гарах тоолно гадагшаа гарах тоолнод New York явна уу одоо Los Angeles гадуур гараад явж гин үү бүр ингээ дандаа ингээд юунд байдаг папарацци дуулдаг бүр ингээд үргэлж нэг одоо байшингаас л гаруул ингээл те өөрийнхөө гэрээс л гаруул ингээл папарацци дуулдаг байхгүй юу. Тэгсэн мөртлөө та нар ингээ бодоод үзтээ бодоод үзэнгүүд ингээд та нар ингээ Lady Gaga гэж юм уу эсвэл одоо Beyoncé гэж юм уу Katy Perry, Adele хинч байдгийн те тэр хүмүүсийг ингээл гарах тоолондоо байшингаас гарах тоолондоо ингээд папарацци дуулаад ингээд папарацци нэг тэнүүгээр зургнууд нь яваад байна уу. Тэгэхгүй байгаа зү ингээд нэг бид нар тэр одоо дуучдын те одоо тийм папарацци дуулж байгаа өдөр болгоныхын зургийг хараад байдаггүй штэ. Тэгсэн мөртлөө ингээд Justin-ыг болохоор бүр ингээд байшингаасаа гарлаа л бол ингээд папараццийн зургнууд нь гарч ирдэг. Тэнгүүд хүмүүс юуж боддог вэ гэхээр те ингээд Hailey-г албаар ингээд Backgrid-ыг дуудчихдаг, папарацциг дуудчихдаг. Тэгээд ингээд гарах тоолондоо тэр хоёрыг гарах тоолонд ингээд папараццууд ингээд байж идэг гэж тим имийг хүмүүс аяух ярьдаг. Time. Secondly, one of the paparazzi in the video can be heard saying off camera that the real Justin doesn't want to accept, so we'll give you the other Justin. Well, the real Justin doesn't want to accept, so we'll give it to the other Justin. Fans speculate. Paparazzi гэж хэлжсэн юм шүү дээ. Энэ хоёр ингээ гараад явах гэж хахад нь тэ paparazzi ингэж хэлж чинь the real Justin гэж штэ яг жинхэнэ Justin нь ингээ өөрөө ингээд хөлийн төвшөрөхгүй байгаа болохоор ингээд бид нар та нарт зүгээр одоо нөгөө Justin-ыг нөгөчхё гэж байгаа байхгүй. Тэгээд одоо баг тэр paparazzi дээр харуулах гэж байгаа Justin нь яг жинхэнэ Justin биш одоо яг тэр нөгөө нэг look alike гэж хэлэх гээд байгаа юм шиг байгаа байхгүй.
that the other Justin could be professional Justin Bieber impersonator Dylan Desclose. Dylan has devoted his life to looking like Justin, going to great lengths like getting the same looks like him. tattoos in the same locations to keep up the illusion. Dylan sings, Professional look-alike гинэ. Бүр Justin-тэй адилхан харагдах гад одоо нөгөө нэг охин юм шүү. Page хин блэ нэмжүүлээ те. Ariana Grande-г бүр амар дуурайгаад байдаг охин. Тэгээ баг тийм юм биш үү? Dylan гэдэг залуу бүр ингээ professional look-alike of Justin гинэ. Бүр ингээд мэрэгжлийн Justin-тэй адилхан харагдах гэж мэрэгжил болгочихсон хүн байна заяа. Тэгээд энэ залуу бүр ингээд хамаг амьдралаа одоо Justin-тэй адилхан харагдахын тулд зориулаад бүр Justin-ы өөрийнх нь биен дээр байдаг бүх шивэснүүдийг өөрийнх нь биен дээр хийлгэсэн байна. That's crazy. That's just so crazy. Тэгээд одоо хүмүүс Hailey-г энэ залууг дагуулж яваад байдаг гэж бодоод идэг юм шиг байна л да. dances and poses like Justin, even making a career for himself by performing Justin Bieber tribute shows that are popular enough for him to tour around Europe. And while he's That's convincing, crazy. he's not perfect. Let's focus on Justin's neck and ear tattoo. Justin has wings coming from the back of his neck that stretch upwards towards the letter P in patience that is tattooed under his ear. Dylan has the same tattoos, except his wings aren't as large and they don't extend as close to the P in patience. The patience tattoo also starts higher up behind Dylan's ear than Justin's. It's hard to take the accusation seriously since the video quality is so low, but the wing tattoo on the back of Justin's neck does appear to be smaller than what we've seen in photo shoots. It's hard to take the analysis seriously since the video quality is so low, but it is worth mentioning that Dylan has posted screenshots of DMs he's received from Justin, and Hailey herself has left comments on Dylan's TikTok. But it seems as if brands Justin-ы одоо бүх шивэснүүдийг нь дуурайгаад өөрийнх нь биен дээр шивүүлсэн ч гэлээдээ бас ингээд жоохон ингээ бүр сайн харах юм бол те тийм одоо жоохон тийм адилхан биш зүйлүүд байдаг гэж тэгж дээ. Одоо чинь тэр нэг хүзүүн дээрээ Justin тийм далавчны те wing зурагтай юм байна штэ тэгс шивэстэй. Тэгтээ тэгэд хажуу талд нь болохоор patience төвчээр гэдэг үг те байгаа юм байна. Тэгэд гэхдээ тэр далавчных нь одоо яг далбаа гэх юм уу яг далавч нь ингээд яг дээдлэг хэсэг нь айгуу тийм том хэсэг учраас айгуу том учраас яг тэр patience гэдэг үгнийхаа пилүүн айгуу ойртож очсон байдаг юм байна л да. Энэ Dylan гэ залуугийн тэр одоо дуурайж хэлгсэн шивээс нь болохоор далавч байгаа боловч тийм өндөр биш жоохон намхан дүү жижигэн дүү далавч учраас тэр P гэдэг үгтэй нь ерөөсөө ойртож очтгоо нэлээд том зайтай юм байна. Тэнгүүд тэр сая гараа явж исэн энэ хоёрын гараа явж исэн тэр зураг шүү дээ тий одоо папарацци видео тэрэн дээр ингээд харах юм бол ингээд далавч нь нэлээд P-гээсээ хол байна гэж яриад байгаа юм байна л да. Гэхдээ хэлж штэ тий тэр папараццийн видео нь аягүй тийм бүрсгэр одоо бичлэг учраас яг таг ингээд хэлчихэж чадахгүй байна гэд тэрийг ярьж байна. За тэгэд энэ Dylan гэж залуучин бүр ингээд Justin-тай өөртөө юу ааж мажсэн биш тий DM-ийн тэр биччихсэн юм байна. Хоорондоо мессеж бичлэлж байсан юм байна. Тэрийгээ ингээд бүр скриншот хийгээд story enter дээрээ тавьж ижээ. aren't safe from Hailey either. For example, Hailey's brand Rhode has fallen under scrutiny after fans started connecting the dots between Rhode and popular brand Summer Fridays. Now, just like with Selena and her clothes, if you're following trends, your outfits are going to overlap. But there are tons of examples of Rhode doing something that Summer Fridays has already done. From the poses, the colors, the packaging, even the idea of sending donuts alongside press kits have all been done by Summer Fridays first. Now, it would be an easy excuse to blame this on Rhode's marketing team. However, according to a 2023 Elle interview with Hailey Bieber, Hailey specifically states that, quote, "My role in the brand continues to be creative director, so the packaging, the aesthetic, and all the branding are the things that I stay focused on." While on the topic of Rhode, it's worth mentioning that the Better Business Bureau recently threw their hat into the ring and gave the company a rating. The Better Business Bureau, or BBB, uses a point system to score businesses based on a number of things, from trademark infringement to customer satisfaction. The points are then tallied and a letter grade is given to the business. According to The Sun, Hailey Bieber's beauty
company, Rode, allegedly received an F rating from the Better Business Bureau, the lowest possible score, equivalent to 59.99 points or lower. The Sun alleges the low ranking is due to complaints from customers complaining that their Rode lip gloss, Rode's premier product, smell like mold. It stinks. Oh, I thought you could say it smells really nice. No, Zoe. It smells like bad breath. They just smell rotten. They smell like they've gone bad. It smells like mildew. It smells like mold. I can't imagine this is even 6 months old, and it smells like soiled laundry. According to The Sun, customers who receive Oh my god. Тэр нэг өөрийнх нь Rode гэд Brandon Better Business Bureau гэд Америкийн Монголоор одоо харьцуулах юм бол мэргэжлийн хяналтын газар гэх юм уу. Тэгээ ер нь бизнесүүд дээр дандаа хяналт тавьж байдаг байхгүй юу. Тэгээд бүх зүйлийг л одоо хянана гэсэн үг. Хэрхэн customer-ууд хэрэглэгчд нь ингээд сэтгэл ханамжтай байна, гомдол энэ дээрээ байна уу, ямар шугам бүтээгдэхүүнүүдийг хийж ийн, ямар шугам маркетинг хийж ийн гэд тэ. Тэр бүгдийг ер нь хянж идэг, тэгээ үнэлгээ өгч идэг газар гэсэн үг байхгүй юу. За тэгсэн чинь тэр Better Business Bureau гэдэг газар энэхүү Rode компани дээр F гэдэг рейтинг өгж исэн гинэ. F буюу тэ хамгийн доод үнэлгээ гэж аахгүй авч болох хамгийн доод үнэлгээ. Тэгээд энэ нь болохоор ер нь хэрэглэгчдийн гомдлоос болоод гэж байна. Тэгээд peptide lip treatment-ийн хувьд болохоор би тэгж үнэрэн дээр нь бол хүмүүсийг гомдолж байгааг ерөөсөө сонсож байгаагүй маань. Одоо сая л сонслоо. Ямар ч байсан би ярьжсэн тэ нэг grainy одоо уруул өнгөлөгч нь дотроо ийм grain гэдэг одоо баг grain гэдэг чинь одоо элсэрхүү гэсэн үг. Нэг тийм элсэрхүү нэг ширхэгтэй гэж хүмүүс яриад байгаа байхгүй. Тэг ингээд төрхөнгүүд ингээд айгуу тийм одоо уруулан дээр чи ээлс байгаа юм шиг ингээд мэдрэгддэг гэж байгаа байхгүй. Тэг тэр нь бол ингээд бүр Rode анх ингээд launch хийснээсээ хойш яригдж байгаа зүйл. Тэгээд анхандаа болохоор ингээд бид нарыг уучлаарай ингээд юугаа формулагаа шинжилнэ гэж ярьж ирсэн. Ингээ формулагаа шинжилээд ингээд одоо тий заснаа энэхүү формулагаа заснаа гэж ярьж ирсэн. Тэгчээд дараад нь дахиад ингээд launch хийсэн чинь бас л яг ерөөсө тэр нь засагдаагүй байсан гэдгсэн. Тэгсэн чинь сүүлдээ ингээд одоо хүмүүс хэрэглэгчд ингээд Rode руу имэйлж штэ ингээд ийм байла, тийм байла, ийм grainy байна гэх тэгэнгүүт өгж байгаа хариулт нь болохоор ингээд гэсэн lip treatment-ээ одоо тэр уруул өнгөлөгчөө халуун ус ингээ аяганд хийж агаад халуун усанд ингээ дүрээд 2-3 минут болгоцохоо тэгэх юм бол ингээд тэр grainy элсэн ингээд байхгүй болчихноо ингээд хайлчнаа гэж хэлдэг гэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт ингээд хүмүүстэй $24-5 үнэтэй ийм үнэтэй зүгээр уруул өнгөлөгч байгаа шүү дээ. Тийм $24-5 үнэтэй ийм үнэтэй зүйлийг би авч иж яахлаараа ингээд өөрийнхөө үнэтэй зүйлийг усанд хийж иж хэрэглэх юм бэ те. Айгу ямар ч ойлгогдохгүй байна те. Ингээ хэрүү тийм үнэтэй product хийж байгаа бол шууд хэрэглэхэд зүгээр одоо тийм ямар ч асуудалгүй faulty биш item-нууд байх ёстой үстэй гэж хүмүүс айгүй тэрэн дээр айгүй шүүмжилдэг. Одоо хүртэл Rode ч одоо бараг гараа бас нэлээд удажлаа шүү дээ. Нэлээд олон жил бас болчлоо. Тэгжээж одоо хүртэл яг тэрхүү уул нь бол тэр Rode lip treatment, тэр peptide lip treatment ч юм бол өөрсдийнх нь одоо signature болсон item нь ахгүй хамгийн анх тэрийг гаргаж ирсэн шүү дээ. Тэгсэн мөртлөө одоо хүртэл тэр signature item-ныхаа формулагийг засаж чадаагүй гэдэг дээр айгүй хөхтэй гэж одоо шүүмжлэл авдаг. Одоо хүртэл ингээ авсаар яваад байгаа. Гэхдээ тэр үнэрний хувьд болохоор бирсэн нэгсэн сонсож байгаагүй маань. Хүмүүс ингээд тийм mold буюу хөгцөрсөн юм шиг үнэртдэг гинэ. Би бол тэрийг ерөөсөө сонсож байгаагүй. Энэ дээр л анх удаага харлаа. The foul-smelling lip gloss were unable to get a response from Rode, saying, quote, "I immediately emailed Rode because my lip glosses all smelled like mold. They did not answer me. I sent over 10 emails. Then I moved over to Instagram and they answered me twice, asking me to send pictures. And once I answered them, they did not answer back. It's been almost a month with no answers. I spent over $230. Complaints of faulty products or not receiving products at all are abundant when reading reviews of Rode, with some reviews even saying that they were aware that so many people were having issues with their products but decided to roll the dice anyway, only to be ghosted after contacting customer support. One person who wasn't ghosted by customer support was refused a refund, claiming they are unable to issue a refund or
for replacement of an order past 30 days from when the order is delivered. However, it took Rode 2 months to reply to the complaint. Ironically, the knockoff version of the product has great reviews, even specifically mentioning that they smell great. As entertaining as speculation can be, the truth is often simpler than the theory. In this case, it's likely safer to assume that Hailey's tendency to mirror others stems from low self-esteem rather than something more calculated or malicious. From a very young age, Justin was thrust into the Hollywood machine, building a party boy reputation almost immediately. Since the release of his breakout hit Baby 14 years ago, we've heard countless stories of hookups, use, alcoholism, and alleged cheating. Now, as his age is starting to get serious, it's easy to imagine Justin grappling with the decision between settling down or clinging to the party boy lifestyle of a young rich pop star, one that's been his reality since he was just 16. While Justin may fear losing that lifestyle, Hailey fears losing Justin, and she seems uncertain if he'll truly choose her over his old habits. This has likely created a bizarre push and pull dynamic in their relationship, where Hailey's effort to draw him closer by trying to emulate the women she believes he prefers may actually be having the opposite effect, driving him further away. That's it? Hailey Bieber's new obsession, Sabrina Carpenter. The Hailey-гийн шинэ донтолд Sabrina Carpenter гэдэг нэртэй гарчигтай мөртлөө Sabrina-гийн тухай бараг 2-3 минут л ярьлаа тий. Өөр бараг юм ярьсангүй шал өөр юм яриад явчихлаа одоо Rode-ийн тухай тэр нэг paparazzi дээр хэрхэн Justin-ы look-alike-ыг ашигладаг тухайн тэр шал өөр юм яриад явчихлаа. Би Sabrina-гийн тухай бүр амар тэмсэртэй юм байх гэсэн чи үгүй байла. Тэгээд Sabrina-гийн хувьд тийм амар бүр өнгөрсөн бичлэг дээр бол яг тэр нэг Selena Gomez-ыг дуурайдаг гэдэг дээр бол бүр айгүй тийм одоо олон жил явж байгаа тиймэрхүү баримтууд байдаг штэ ингээл одоо юунуудаас нь ахуулаад те ярьцлагуудаас нь хувцалтаас нь тэгэл шивээснүүд нь тэгэл одоо тэр одоо хэрхэн адилхан төрлийн шоу ТV шоу энэ хийж байгаанаас нь ахуулаад те тэд нар бол арай илүү тийм одоо баталгаатай нотлохотой ч юм уу те энэ дэр бол нэг энэ Sabrina-гийн хувьд болохоор нэг тийм сүртэй одоо бүр амар яг үнэнгээсээ дуурайгаад copy-дод obsessed болоод байгаа зүйл ерөөсө харагдсангүй нэг 4-5 л нэг адилхан төрлийн юм шиг те тийм зурагнуудыг л харууллаа өөр тийм сүртэй нэг дуурайгаад obsessed болоод байгаа юм огтхон харуулсангүй тэгээд айгу сүртэй гарчаагүй гэж. За гэхдээ одоо яах вэ? Юу штэ угаасаа YouTube-ийн хүмүүс чинь ингээд thumbnail болон гарчиг нь айгу тийм catchy байж ингээд хүмүүс үздэг штэ. Тийм болохоор л тэгсэн байх л та. За ямар ч гэсэн ийм л юм байна. Манайха. Тэгээд та нар юу гэж бодож байна? Миний хувьд бол нэг сүртэй Sabrina дүүрээсэн гэж бодоод байх юм огтхон алга. Hailey одоо Sabrina дүүрээгаад гэж те. Тэгээд гэтээ нэг Justin чи ер нь ингээд дандаа тэгж яригддаг штэ ингээд нэг сүртэй ингээд заримдаа одоо ойрын үед болохоор нэг би танарт өнгөрсөн дугаар дээр ярьжсэн тэ нэг одоо энэ хүү интернетээр болж байгаа бүү юмнаас нь болоод backlash-наас болоод Justin Hailey айгүй их пост хийж байгаа айгүй их одоо тэгж hype хийж байгаа. Гэтээ тэрнээс өмнө тэ ерөөсөө ингээд Hailey-гийн бараг төрсөн өдрөөр нь ч тэр өөрсдийнхөө anniversary нэдрэгэрч тэр тэ ерөөсөө тэгж амар тийм галс шууд ингээ яг тэр өдрөө ингээ постн дээр хийдэггүй бас нэлийн удаж жагаад хийж мэдэг те. Тэгсэн мөртлөө ингээд эмэгтэй дуучдын одоо түрүү ярьсан те Sabrina Carpenter болон одоо хин SZA-гийнх дээр байна. Тэгэл бас Madison Beer гэл те иймэрхүү эмэгтэй дуучдын одоо төрсөн өдөр болгонгод айгүй хурдан гяс очил яг тэр өдрөндөө өстөө happy birthday энэ гэж амар сүртэй комент энэ бичээл үлдээчдэг. Тэгээ бас нөгөө нэг тэрэн дээр айгүй сүртэй юм болж исэн те. Hailey жирэмсэн байхад ингээд Rihanna ингээд айгүй тийм lingerieтэй тийм ингээд sexy зураг оруулсан чи тэрэн дээр нь like mic дараад комент дээр бичээгээд үлдээгөө явж исэн гэд хүмүүс айгүй ярддаг. Тэгээд тиймэрхүү зүйл дээр нь бол яг хаа. Тэгээ угаасаа Justin чинь за яг зүгээр ингээд лайк дарлаа гэлтэй бусад хүмүүсийн бичлэгэн дээр нь зурган дээр нь лайк дарлаа, комент үлдээлээ гэл тэр хүмүүстэй флирт хийж ин ч юм уу те, сет хинжин энэ төр гэсэн үг бас бол биш л те. Гэхдээ бас эвгүй штэ. Та нар зөвхөн ингээд од хүн гэдэг утгаараа ч биш. Та нар өөрсдөн дээр зүгээр аваад бодоод үзтээ ингээд танаа нөхөрчин ч юм уу, найз залуучин те. Одоо яг найзуудынхаа зураг мурган дээр эмэгтэй найзуудынхаа зураг мурган дээр нь лайк дарна л да те. Тэгтээ одоо юу
ялангуяа тийм lingerie тийм амар нүцгэн шалтан зурган дээр очиод эмэгтэй хүний зурган дээр очиод лайк даруул надад лаа үнэхээр таалагдахгүй манай нөхөр тэгвэл тэгээд бас дээрэс нь хэрв манай нөхөр надад ингээд те happy birthday энэ гэж те пост энэ хийдэггүй ээжиж одоо өөр эмэгтэйгийн те ингээд пост мостон дээр очиод ингээд happy birthday энэ гэдэг бол бас жоохон сонио. Гэхдээ манайхаа ингээл хүмүүс Justin-ыг ярахлаараа зөвхөн одоо ингээл Selena Gomez-ыг яриад Hailey Bieber-ыг яриад байдаг. Яг үндэ бол ингээд Justin ч амар олон хүнтэй үерхчихсэн. Бүр ингээд айгүй олон хүнтэй үерхч ингэж явуулчихж байсан. Тэр нь дандаа их хөвчлээ ингээд Selena Gomez-тэй давхцдаг. Hailey Bieber-тэй бас давхцдаг. Тэр нь юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр Justin бол ингээд тэднэр хүмүүсээр ингээ эмэгтэйчүүдээр тоглолдог байсан байгаа байхгүй эмэгтэйчүүдээр тоглолдог ар мараар нь тавьдаг байсан. Тэгээд тэрийг ерөөсөө хүмүүс нэг тоохгүй өнгөцгөн хараад ингээд Selena Gomez, Hailey Bieber хоёр л амьдралд нь хоёрхан л эмэгтэй хүн байсан юм шиг яриад. Яг үндэ бол Justin Chin is kind of a playboy. He's kind of a fuckboy. Ер нь жоохон тиймэрхүү хүн штэ, залуу штэ, тийм үнэнч төрлийн залуу биш байхгүй юу? Тэгж яхад ингээ хүмүүс айгүй Justin Chin л ингээл амар сахиусан тэнгэр энэ Selena Gomez, Hailey Bieber хоёр л болохгүй одоо муухай эмэгтэйчүүд юм шиг яриад байдаг. Яг үнэндээ бол Justin-аас ингээд бурууг нь хайлтаа Гэтэ би яг Justin-ыг өрөвдөлтөө бүр багасаа ингээд жоохон индастринд орж ирээд тэгээд айгүй rumor-нууд байгаа штэ дээрээд ингээ хүчндүүлсэн гээл тэгээд тийм болохоор шууд ингээд буруутчмааргүй байна. Victim хохирогч хүнийг буруутгамааргүй ялангуяа жоохон бахтай хохирогч болж исэн гэхээр чинь одоо child sexual victim гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чинь бас ингээд шууд буруутгаж болохгүй байхгүй. Гэхдээ л Justin чинь бас ингээд буруутгах зөндөө зүйлүүд байгаа. Эмэгтэйчүүдийн тал дээр найз охтуудаа ингээд араар нь тавьж явдаг байсан. Тэгэнгүүтээ ерөөсөө өөрөө ингээд хүмүүсээр буруутгахдаггүй ингээд үлдчихдэг тэгсэн мөртлөө ингээд Justin бишээ Selena Gomez, Hailey Bieber хоёрыг л хүмүүс ингээд хэдэн зуун жилээр ярьж доош нь хийж доромжилж хоёул ингээд талцуулж алцуулж За хизээч энэ бол хизээч дуусахгүй байх. Энэ хоёр тэгээд ийм шин мэдээлэл гарсан байлаа манайха нэрээ. Энэ хоёрыг Justin, Hailey хоёрыг Америкаас гарах гэж байгаа. Лос Анжелесаас бол ингээд нүүх гэж байгаа гэсэн тийм мэдээлэл гарч ирсэн байлээ. Одоо Европт ялангуяа тийм Галланд энтер гэсэн улс орныг одоо сонирхож байгаа гэсэн. Яагаад гэвэл олон түмний нүднээс одоо талд ормоор байна. Олон түмний нүдэн дээр амьдрахаа болмоор байна гэсэн тийм шийдвэрийг гаргаж байгаа гэж тэгжсэн. Тэгэж insider source нь хэлсэн гэсэн. Тэгээд харж илээ үнэхээр ингээд Америкаас нүгээд Лос Анжелесаас нүгээд хэний ч мэдгүй газар очиод ингээд амьдрах үгүй юу гэдгийг харж илээ. Тэгээд хүмүүс бол энэ хоёрыг чадахгүй гэж бодож байгаа. Яад бол үнэхээр ингээд олон түмний анхааралд байхыг хүсдэг хүмүүс. Тийм учраас бол ингээд хүмүүсийн нүднээс бол таалд амьдрах чадахгүй байхаа л гэж бодож байгаа. За тэгэд ийм байлаа манайхаа өнөөдрийн бичлэг бол тийм сүртэй одоо энэ бичлэгийг үзэхэд бол надад бол ерөөс тэгж сүртэй Hailey Bieber, Sabrina Carpenter-ыг дөөрөөд байгаа юм бол огтхон харагдсангүй миний хувьд бол та нар юу гэж бодож байна? Тэр тухайга бас комент бичжүүлдээгээрэй, окей? За ингээд та бүхэнд бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Хэрэг бичлэг таалагдсан бол лайк дараарай. За ингээд channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За ингээд миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа хоболонгаараа цоо шинэ бичлэгтэйгээ уулзалтлаа. Баяртай.